Тэгээ охиноо бол энэ залуу өөр дээр авсан байсан юм байна. Тэгээ өөр дээр авч явах хугацаанд энэ хүүхдийг хүчирхийлдэг байсан байна. Тэгээ энийг бол одоо процесс болсон тохиолдолд бид нэр одоо мэдж байгаа нь л одоо харамсалтай байгаа байхгүй юу? Хүчирхийлэл нь бэлгийн хүчирхийлэл үү эсвэл гэр бүлийн хүчирхийлэл? За бэлгийн хүчирхийлэл байсан. Та сонслоо хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж үзэж байгаа хүүхдийн төлөө үндэсний газрын дарга яриаг. Харин цагдаагийн байгууллага ийм зүйлийг хэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бэлгийн хацаанд орсон бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ дээр нь шүүх шинжилгээний үндэсний хөрөлгийн шинжилж ажиллаад энэ хүчинцэн гэдэг юм зүйл байхгүй байна. Бэлгийн хацаанд орсон гэдэг юм зүйл одоогоор л тогтоогдохгүй байна. Хязгар нь яагаад өртсөн бэ? Энийг нь тогтоож энэ нэг задуураас гадны нөлөөнөөс олж цохилтоос олж үүссэн их магадaltaй. Цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгөхгүй байсан хэрнээ хүүхдийн төлөө газраас сэжигтэй этгээдийг цагдаагийн ажилтан гэж хэлсний дараа хүүхдийг хүчирхийлээгүй гэсэн дүгнэлт маш шуурхай гарч нийт мэдээлэл өглөө.